гэсэн байна шүү дээ. За тэгвэл одоо бүгдээ нөгөө энэ 11 бүнгийн хишүүн хуваасыг бүгд ажиглая. Юу болсон бэ? Хитэн бөмбөг байж байна. 11 бөмбөг байсан. Хитэн бөмбөг хувааж авсан. 5 бөмбөг хувааж авсан. Нэг бөмбөг хитэн бөмбөг амжсан бэ? 2 амжсан тийм. За энэ бөмбөг юу дутуу вэ? Юу нэг шиг дутуучихсан. Юу нөгөө яасан? Үндсний бөмбөг дутуу байсан юм тийм. Тэгвэл үндсний бөмбөг яах вэ? Үндсэн нэг гэж энийг бичдэг байна. За одоо бүгд энийг яаж уншиж болох вэ? Яг энийг уншиж болохгүй. За нэг нэг нөр шүтдэг юм байна. За өөр шүтдэг байна уу? За тэгвэл энийг уншиж болох боломжтой байна. За бүгд уншия. 11-ийг 10-ийн 100 хуваахад 2 ногоож 1 үлдэнэ. Ийм тийм. За тэгвэл одоо бүгд энэ бодсон бодлогод одоо шалгуулъя. За энэ хүүхдүүд яасан бэ? Юу дутуу? Үлдсэн нэгэд үлдээсэн бэ тийм. За энэ хүүхд яасан бэ? Ашиг зүг. Тэ юу дутуу? Дутуу зүг байна уу? Зүг байна. Хоёр ногоож нэг үлдснээ тавьсан байна. Энэ хүүхд яасан бэ? Манаас яасан? Зүг болсон байгаас тийм. Хараа хүүхдүүд нэг хүүхд хоёр бөмбөг болсон үлдснээ гэж үлдсэн. За одоо багш таамжтараа багын бүгдээ багш таамжтараа саний бөмбөгтэй адилхан ийм бөмбөгийг баг болгон тассан байна. За энэ тасгалыг ажиллахдаа ихтэй даатгаа өгсөйдэй. За ихтэй бөмбөгөөр тоолно. Дараа нь багын гишүүд тэнцүү хувааж ав. Тэгээд нэг тэг хэсэгт хэдэн бөмбөг оногдсноо энэ дээр нэг гишүүд бичнэ. Усан дэвтэр дээр бичих шүү. За гişний буцаа харахаа. За бичих. Одоо ихтэй бөмбөг минутууд аваарай. За бөмбөг авъя. Энэ бөмбөг аваа. Хоосон ихтэй тийм. За хоолой. За хуваахлаа яаж хуваах вэ хүүхдүүдээ? За одоо тоолсон шүү. Тэгэхээр тоолсон юм уу? За минь тоолчих одоо. За цаана зэрэг одоо тоолсон ажиглаа хийх юм уу? Миний болоо гэж. Би тоолсон юм. Би тоолсон. За ихээс хэлж за тоолсон. За та яг зөв таньлаашаа. Хэдэн хүн байна гэхээр тоолсон. За тоолсон. Одоо ингэ багийн гişүний хамгийн болно шүү. Өөр яг байна. За одоо яаж
ихлээр миний хөө. Тайлбарлах босоорой. Босоорой. Чам. За, миний хөө хараа. Багш руугаа хараарай. За, багш руу багшийн гатна юу байсан болоо. Хараарай. За, босоорой сонсон. За, тайлбарлаарай. Танаа багийн тайлбарлаарай. За, миний хөө чиг боо. За, танаа багш дээр тайлбарлах юм. За, хэмээх. За, эдний хамт дөрвөн бүгдээ байсан байна уу? Тав хуагаа. Бороо. Ноосоо нэг үтсэн мэт. За, энэ зөвхөн бүгдээ хараарай. Зөвхөн. Зөвхөн хараарай. За, одоо санаа. За, тийм. Зөвхөн бүгд байсан бэ. Тэ сайн байна. За, танаа бүгд танаа тайлбар. Ямын бүгд тайлбар. За, бусдын сонсъё. Энэ паранаша. Энэ бусдын сонсъё. Үлдэн хоёр гэсэн сайн байна. Хайтай. Хэдэн хөө? За, хэд хуасан? Хоёр хуасан тий. За, хэд оногдсон? Хэд оногдсон? Nee, man hat doch nicht Pizza. Nee, Pizza. Kann auch bei dem Kittel und bei so viel Dinge. Warum? Geht was? Kann Pizza was denn? Hier kommt Pizza. Doro. Du Kittel Pizza. Hayır. Sibe. Kana bir de başla. Kana bakayım. Da. Kittel bu besme. Bunu besle. En mutlu en zoru buraya. Arada en zoru buraya. En yazsın da gitti bak yazsın da. Süper işte ne? Boru besle. En de yazsın da. Ne şey de fazla işte yok dedi. Kim de kadın işte. Doğru besle. Doğru. Bütün kim de? Bütün bir atsın bakın işte. Hana bak onu tamam kim kuasın? Tam kuasın. Kim anlatsın? Tam anlatsın. Kim tutsun? Ne tutsun? Hana bak bir. Bir de tam kuasın. Kim anlatsın? Kim tutsun? 아니 붙이네. 자, 하나 더 붙이노. 이게 나 뭐라고 있어? 뭐라고 있어? 자, 그거 Şimdi yok dedik oldu ya. Yine yok dedik o. Daha gün yok şey. Daha gün yok şey. O akşam. Daha gün. 어떤 곡들을 우측에 베레라 붙을 때 우측에 베레라. саяхан бичсэн тооны зуаагчдыг гуйлаарай. Зуаагчдыг гуйлаарай. Зуаагчид
Аха. Өөрийнхөө бичний хуваагчаа дугуйлаарай. За, хуваагчаа дугуйлаарай. Өөрийнхөө бичнээ дугуйлна. За, үлдэгчлээ дугуйлаарай гэдэг. Үлдэгчлээ дугуйлаарай. За, дугуйлаа. За, бидний бол яах нь вэ? Энэ тоонууд маань хуваагч болсон. За, энэ тоонууд юу болсон? За, үлдэгдэл болсон. Энэ тоон юу байна вэ? Үлдэгдэл болсон байна шүү дээ. За, тэгвэл багштай хараад энэ хуваагч үлдэгдэл хоёроо ажиллах багштай. Жишээ одоо жишээ. За, жишээ үлдэгдэл. Наагаад жишээ. Ямар байж болохгүй юм бэ? Хуваагч их гэж танаа. Хуваагч их гэдэг. Хуваагч танаа. Дадууд бүх санал нэгтэй юу? За тэгвэл яг нь хуваагч нь их байж болох нэ өгдөг. За тэгвэл багштай одоо хараа. Багаараа ярилцж байгаа. Эндээ багштай дүнэл гараад хийдэгтэй. Өдөр багаараа ярилцж. Ямар байж болох вэ? Дүнэл гараад багштай хийдэг. За багаараа ярилцж. Чи ярилцах шүү. Байстаа ярилцж. За багштай дүнэл гараад хийдэг. Багийн гишүүд байна уу? Өөр саналтай багийн гишүүд байна уу? Бидний баг тэгж шийдсэн байна өөр. Бүгд адилхан уу? За тэгвэл бүгдээ яг ийм үнэлцээ. Үлдэглэн багчаас яг юм. Ямар? Юу гэдэг вэ? За одоо бүгдээ багштай нашаа халтаа хийчих. Хуваагч нь 5 байхад үлдэгдэл нь 4, 3, 2, 1 тэг байх боломжтой байна. За тэгвэл үлдэгдэл хэвээр 3 байвал хуваагч 3 байвал үлдэгдэл ямар байх боломжтой вэ? Сайн яасан? 2 байна уу? 1 байна уу? Нэг байх боломжтой шүү. Тэгвэл бид сайхан бодож ийм хоёр дүгнэлтийн бүлээс ямар сайн юм бэ? За одоо бүгдээр дараагийн даалгавраа ажиллая. За энэ даалгаврыг ажилтаа бүгдээрээ заавал дагуу ажиллая. За ажиллая.
Заавар багшаадар төлөвдөө. За болсон уу хөлтөө? За болсон уу хөлтөө? За. За одоо бодлуудыг бүгд ажиллая. За болсон бодод дуусаагүй мэн те. За цаана бодоо. За бодсон бүгд ажиллая. За бамбуу шиг хав хаваар багсаа хуаахыг илэрхийлэн бичиж гэж байна те. За энэ яасан бэ? Энэ хаваар яасан багсаагүй. Багсаагүй гэж яасан бэ? Хайрсан байна те. За энэ багсаагүй энэ яасан бэ? За багсаа тавьсан байна энэ. За багсаа тавьсан байна. Багсаа тавьсан байна. За энэ багцыг байгаа ингэ бүрүүлсэн байна. За энэ багцыг бүрүүлсэн байна. За энэ багцыг яасан бэ? За бүрүүлсэн байна. За энэ яасан бэ? За энэ болсон байна. Энэ багсаа байна. Энэ яасан? Багцыг онцлсан байна. Багцсан байна. Энэ за та яг ингэсэн байх хүмүүсээ энэ дээр хараа бодлоо багцлахтаа тань шууд ингэ бодлоо хийсэн шүү дээ. Тэгвэл яах вэ бэ? Бүгдээ эхлээд яах вэ бэ? Багцлах байсан. За одоо яг энэ хөвгчийг хийх байсан гэж хараа. Туулайг 6-аар багслаа. Туулах өдөр илэрхийлэх. Тэгэхээр яах нь вэ? За энэ хэдэн шиг туулаа байсан байх нь вэ? 20 туулаа байсан бай. Энийг хараа 1 2 3 багсаа энэ дээр тавьсан бай. За нэг яах нь вэ? Багцад 4 оногдсон байна. 2 үлдсэн байна. Ингэж хичээсэн шүү дээ хүүхдүүд. Тэгвэл энэ яах нь зөв бай. Тэгвэл энэ шиг бид нар яах ёстойсэн? Бодсон байна те та. Боц өөртөө дүгнэлт хийгээрэй. За юу хүүхдүүд. За хүүхдүүд маш анхаарал хандлагаараа. За одоо бүгдээрээ энэ асуудлаа шийдэе. За бид нар яасан? Хичээл хэдүүлэн оролцсон. Яасан бэ те? 27 хүүхэд оролцсон байна. За 27 хүүхэд оролцсон. Хэдэн багц суулаа? 5 багц суусан. Нэг багц хэд оногдсон бэ хүүхдүүд те? Нэг багц хэдэн хүүхэд сууж байна? Оо 5 хүүхэд сууж байна шүү дээ. За хэд үлдсэн? Хэд үлдлээ? Оо энэ чи 2 хүүхэд үлдсэн. Тэгвэл багш нь яасан энэ 2 хүүхдээ ийш нь суулгацсан байх нь шүү дээ. За тэгвэл яасан? Үлдсэн 2 хүүхэд үлджээ. 2 хүүхэд тий. Тэгтэл яасан? Оо энэ 2 хүүхэд яг тэнцвэр хоохад яасан бэ? Үлдсэн учраас багш нь ийш нь энэ 2-ыг суулгасан байх нь шүү дээ хүүхдүүдээ. За. Бид өнөөдрийн хичээлдээ за ийм гурван яг үйл ажиллагаа хийх зорилготой байсан. За юмсыг тэнцвэр хоогоор багслан хуваахад үлдэгдэх гаргыг яасан? Ойлгосон. За түүнийг яасан? Хуваах үедээ үлдэгдэх хоогоор. За үлдэгдэх үйл ажиллагаа бид нар энэ гурван зорилгыг хийхээс шүү дээ. Энэ гурван зорилгоос бид нар энэ гурван нийцсэн хүүхэд оноо. За энэ нэг төгтөө гэвэл наад тийшээ. Би одоо хүүхэд таны гурван хүүхэдтэй. Чи харъя. Хаагурыг үргөрөө. За миний хүүхэд яасан? Шарыг өгсөн юм бэ? Шарыг өгсөн юм. Бүгд ногоо нэг бүгд ойлгосон юм уу? Тэгвэл багш ойлголоо гэж үзлээ тийм. За тэгвэл.
За, математикийн даалгавар шүү. За, энэ одоо энэ доктор. За, энэ доктор даанч өгсөн байна. За, энийг бүгдээр гадаад нэг удаа уншиж. За, уншаарай бүгдээр. За, нэг удаа уншаарай. хичээл явуулж байгаа. За тэгэхээр багш нь танай амгууд 19 шараа өгсөн. За тэгэхээр шараа яах нь? Багийн амгуудын шиг хэмзүү тоогоо. Хэрэг амгуудын шиг хэмзүү тоогоо. Бодлого шараа өгдөл тэр шараагаа багшаа бодлоо хийж өгч байгаа. Харсан уу? Тийм даа. За энийг бүгдээр яг дэвтэр дээр яах нь? Авч яваад багштай яг нүнийг шалгуулаарай.